Сайн байцгаана их дэлхийн монголчуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн улс орнуудын талаар бичлэг хий гэж ярьж ирсэн. За одоо эхнийхээ улсын талаар ярив. Энэ удаа Австрали улсын талаар ярина. Нөх урт бичлэг хийхгүй, нэг 10 гаруй минутанд багтаа хитрхи урт бичлэг хийх юм бол сонирхолгүй утгартай болчих واخа. За ингээд манайхан Австрали улсын талаар багахан хэмжээний мэдлэгтэй болж авцгаая. Туглан сууж таадан болгоно. Нэрээ лайк, саб бас комент бичээрэй. Австрали улс нь Их Британий эзэн хаан 3 дугаар Чарльз ерөнхийд нь удирдаг. Аман захирагч нь Дэвид Хейли, ерөнхий сайд нь Энтони Албаниз. Хууль тогтоох байгууллага нь парламент, дээд танхим нь сенат, доод танхим нь төлөөлөгчдийн танхим гэж байдаг байна. Холбоо ба үндсэн хууль нь 1901 оны 1 сард байгуулагдсан. Одоо анхны ухааны үндсэн хууль нь гэсэн үг. Австрали улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1,87,8 тэрбум Америк доллар. Энэ дэлхийд 13-т ордог байх нэ. Австрали буюу албан ёсоор Австралийн хамтын нөхрөлийн улс. Австралийн их газар болон түүнийг тойрон орших жижиг арлуудаас бүрдэх тусгаар улс юм а. Нийт 7,692,208 км² газар нутаг дэвсгэртэй. 70 орнуудын дундаас нутгаараа хамгийн том бөгөөд дэлхийд 6 дахь том орн юм а. Энэ улс нь 26.5 сая хүн амтай. За, нийслэл нь Канберра хот бөгөөд хамгийн том хот нь Сидней. Британий эзэнт гүрний түргэмгийлэгчд ирэхээс өмнө 50,000 жилийн тэртегээс энд хүн анх сууршин иржээ. Уугуул австралчуудыг абориген гэдэг бөгөөд нийт уугуул иргэдийн 250 гаруй овг аймаг бий. Австрали твийг 1606 онд Голландын Хайлан аялагчид анх илрүүлсэн бөгөөд зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд британчууд эзнээр тус улсыг Австралийн бүрэн захирах болсон мөлий. 1850-ад онд Австралийн 5 өөр газрыг эзлэн түргэн бийж улмаар бүрэн хяналтанд тогтоосон. 1901 оны 1 сарын өдөр Австралийн 6 муж улс нэгдэн хамтын нөхрөлийн улс гэж анх барлан тунхаглаж байгуулсан байна. Австралийн эдийн засаг багтаамжаараа дэлхийд 13-т нэгүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 9-р, хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 2-р эрэмлэгддэг байх нэ. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрал, эдийн засаг, эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл бодол, улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллага, их хорь, үндэстнүүдийн холбоо, олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллага, дэлхийн худалдааны байгууллага, Аз номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, номхон далайн арлуудын форум зэрэг бус нутгтүүдийн дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орон ажээ. Монгол Австралийн харилцааны талаар ярилцъя. Монгол улс Австрали улстай 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байна. 2008 оноос Монгол улсын элчин сайдын яам Канберра хотод нээж Австрали улс элчин сайдын яам Улаанбаатар хотноо 2015 оны 12 сард нээсэн байна. Австрали улсын газар нутгийн онцлогийн талаар хэдүүлээ ярилцъя. За, Австрали нь би түрүү хэлсэн 7,692,024 км² газар нутагтай гэж. Иргэн шумбын нийт урт нь 34,200 км. Энтхэгийн болон номхон далайн дунд оршдог Аз төв харьяалагддаг Арапао Тиморын тэнгисч Австралид хамааралтай. Дэлхийн хамгийн том шөрөн арал болох их шөрөн далан Австрали улсад хамаардаг. Уг шөрөн арал нь 2000 км-ийн хэмжээтэй. Австрали улсын ноён оргилгэр нь Кошууско хайрхан бөгөөд Аугра нуруудын системд хамаардаг тус уул нь 2228 метрийн өндөртэй уул байх нэ. Энэ Австралид хамгийн өндөр уул байх нэ. Австрали улсын байгаль олон янзын тогт цагуурын, олон янзын орчинтой, тухайлбал зүүн хойд хэсэгт ширэнгэн эздэг бол өмнөд хэсэгт нь их уул нуруу, төв хэсгэрээ хуурай ширүүн цүл оршдог. Австралийн цагуурын талаар ярилцъя. Энэ улс нь далай тэнгисийн нөлөөлөөс үүдсэн чиглэг уур амьсгалтай. Энтхийн далайд үүсэн циклоны нөлөөгөөр их хэмжээний үйл хуралддаг нь Австралийн цагуурт огцом нөлөөлдөг ажээ. Тиймээс тус улс зүүн хэсгээр циклонын салхи үе үед игддэг. Харин хойд хэсэгт үйл бараг очдоггүй тул хуурай уур амьсгал байх нь бий. Австрали улсын биологийн төрөл зүйлийн талаар ярилцъя. Байгаль цагуурын олон янзын байдал тухайн орны ерөнхий байдлаас шалтгаалan биологийн төрөл зүйл нь өөр өөр ингэсэн онцлогтой. Австрали байд хөгтөн амьтдын 84%
ургамлын төрөл зүйлийн 85%, жигүүртний 45%, загсны 89% зөвхөн Австралид байдаг амьтд байдаг. Та бүхний сайн мэдэх имж динго, лемур, кукубабруу шувуу, уутд баава, кола зэрэг Австралийн бэлэг тэмдэг юм. Австралийн ой системийн 80-аас илүү хувийг нь мөнх ногоон модод эцдэг сүл хэсгээр зөвхөн Австралид харж болохоос буц сүг, гიშгэн гişүү ургадаг байна. Австралийн засаглалын талаар ярил. Австралийн холбооны парламентын систем бүхий үндсэн хуульд хаан засаглалтай улс тус улсын үндэстнүүдийн холбоонд багтагддаг. Анхлан байгуулахынхаа төрийн тэргүүний үргийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн эзэн хаан улсынхын тэргүүн гэсэн үг. Австрали улс нь шинэ өмнөд Вэлс, Квинсланд, өмнөд Австрали, Тасмани, Виктория, баруун Австрали гэсэн 6 мужидтай бөгөөд Австралийн нийслэл хотын бүс нутагт хойд хэсгийн газар нутаг гэсэн 2 тусгай засаг захиргааны нэгжтэй. Дээрх муж тус бүр өөрийн гэсэн хууль дүрм, хууль тогтоох байгууллагт захирагчтай. Хэдийгээр муж төс бүр өөрийн гэсэн хууль, эрүүл мэнд, боловсролын систем, батлан хамгаалах бодлого, эдийн засгийн хараат бус байдалтайч төрийн байгууллагыг сонгох, хууль тогтоох эрх мэдлийг холбооны парламент хянаж байдаг. Түүнээс гадна хүн амын орлогын албан дэвтэр болон тусгай албан дэвтрийн холбооны парламентаас хянсны үндсэн дээр бас шийдвэр гаргадаг байна. Австралийн өөрийгөө хамгаалах хүчин нь эзэн хааны тэнгисийн зэрэг Австралийн арим, эзэн хааны агаарын хүчин гэсэн 3 салбараас бүрдэх бөгөөд нийт 81214 хүн алба хааж байгаа. Армийн ерөнхий командлагчийн үүргийг Австралийн ерөнхийлөн захирагч гүйцэтгэдэг. Харин засгийн газрын төвшин зэвсэг хүчний жанжин штабын дарга үүргийг хүлээдэг. Засгийн газрын тухайд батлан хамгаалах яам, батлан хамгаалахын талаар бодлогыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгуулга юм. Энэ улс нь өндөр хөгжилтэй улс, банкны систем болон аж үйлдвэрлэх, харилцаа холбоо, уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Дээрх салбаруудад хөгжлөөрөө дэлхийд мөн тэргүүлдэг хөрөнгийн зах зээл ихээхэн хөгжсөн тул Австралийн 2 хүн тутмын нэг нь ямар нэгэн хувьцаатай бөгөөд үүнээсээ олсон ашгаараа дэлхийд Швейцарын араас ордог байх нь. Австралийн эдийн засаг эрх чөлөөний индексээрээ дэлхийд 3 дугаар жагсдаг бөгөөд дэлхийн 13 томоохон эдийн засгийн нэгэн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 5 дугаарт эрэмлэгддэг байна. Тус улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 66984 $, байна. Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70% хувийн хвшилд бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал, боловсрол, санхүүгийн үйл ажиллагааны салбар өндөр хувийг бүрдүүлдэг ажээ. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг тус улсад төмрийн хүдэр, хаалт, газрын ховор элемент, байгалийн хий, нүүрсний нөөцөөр гайхагдаг, түншлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах ноосны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг юм аа. Австрали улс нь Япон, Хятад, Америкийн нэгдсэн улс, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд улсуудаа экспортороо тэргүүлдэг. Үүнээс гадна Австрали дарсны экспортороо дэлхийд бас тэргүүлдэг. Жилд тус улс $5.5 тэрбум тэнцэх хэмжээний дарс экспортлдог байна. Австралич нь нүүрс маш их экспортлдог, ураа маш их экспортлдог. Одоо манай монголчууд хятад руу нүүрс экспортлдог шиг австралиуд хятад руу маш их нүүрс экспорт гаргадаг. Бараг 400 сая тонн нүүрс гаргадаг шүү дээ. Манай маш хамгийн том тийм мөрсөлдөгч улс байхгүй Австрали. Энэ улсын эрүүл мэндийн тухайд Австрали нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Австрали эрчүүдийн дундаж наслалт 70.5 байгаа нь дэлхийд 3 дугаарт, эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 84 байгаа нь дэлхийд 7 дугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм аа. Цаг уурын огцом дулаар озоны давхрын нэмгэнээс шалтгаалan арсны ховт хавдраар дэлхийд бас тэргүүлдэг улс байх. За Австрали нь англи хэлтэй улс. Мөн шашин шүтлэхийн үед христийн шашныг шүтдэг байх. Австралийн боловсролын талаар ярилцъя. Энэ улс нь боловсролын тогтолцоонд дэлхийд бас тэргүүлдэг. Мууч бүрээсээ шалтгаалаад хүүхдүүд сургуульд ирсэх нас нь өөрөөрч дунджаар 5 наснаас эхлэн сургуульд орж 17 настай төгсдөг. Одоогийн байдлаар Австралийн нийт хүүхдийн 99% сургуульд хамран суралцдаг гэсэн өндөр үзүүлэлт гарч Австрали улсад төрийн оролцоотой 37 их дэд сургууль байдаг бол хувийн 2 их сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Манай монголчуудаас нэлээдгүй хүмүүс энэ улсад ажиллаж сурж хөдөлмөрлөж байгаа. За Австрали улсын талаар баггүй бас жоохон мэдээлэл өглөө. Уул нь зөндөөл юм байгаа. Тэгээд хэтэрхий урт болох гээд байна. Одоо тэр улсад байдаг нэг амьтдын талаар ингээд ярих юм бол нөгөө имж байгаа шүү дээ. Кенгуру.
тухайн улсын бэлэг тэмдэг болсон сайхан амтан байгаа. Дээр нь элдв янзын баахан шавжнэр байдаг. Том том аалз, хортой, могоо гэдэг иймэрхүү сул талууд бас байд юм шиг байна. За ингээд энэ удаагийн дугаар ингээд өндөрлөе. Австралийн талаар жаахан ярьлаа. За манайхан таалагдсан бол лайк дарж, сабан дараад комент бичээрэй. Дараа уулзлаа. Баяртай. Дараа нь ямар улсын талаар яриулмаар байна тэрнийг бас хэлж болно шүү.